Монгол цорх, Ирланд цорх бол ерөөхдөө бол яг ингээд тэнгэр газар шиг амар ялгаатай. Энд ирснээсээ хойш ерөөхдөө бол хүний амьдралд хэл гэдэг амар хэрэгтэй юм байна. Яг ингээд монголчууд хэлдгээр нэг хэлтэй бол хөлтэй гэдэг бүр айгүй үнэн санагдсан. Би ингээд зөвхөн ганц ингээд Монголдоо гэж хязгаарлагдахгүй ингээд дэлхийн ингээд тэр чигээр ингээд хаач ингээд ажиллаж болно, хинтээж ойлголцож болно, орон орны ингээд шинэ хүмүүстэй танилцаа амар гоё ингээд дэлхийн нийтээр найзуудтай олж байгаад амар баяртай байгаа. Миний хувьд гэх юм бол Монголд ерөнхийдөө бол өдөр болгон англи хэлээр ярьж чадахгүй байсан. Би амар олон суралцсан сууж исэн. Тэгээд ерөнхийдөө бол англи хэлний маань төвшин яг нэг газараа ингээ гацчихсан байсан байхгүй юу. Тэгээд илүү сайн судлаа гэж бодоод Австрали руу Ирланд гээд амар судлаад тэгээд за ерөнхийдөө бол Ирланд нь арай нөгөө нэг илүү олон улсын хүмүүс цугларсан байдаг. Илүү сургалт нь нөгөө нэг англи хэлнийхаа нөгөө нэг талдаа илүү төлөрсөн байдаг болохоор за Ирланд руу явъя гэж ерөөхдөө сонгосон. Тэгээд дээрэс нь ажлын олдоц аягүй сайтай, амьдрахад аягүй тухтай санагдсан. Ягаад гэвэл нөө цаг агаам гэсэн Монголтай амар төстэй санагдаад Ирландыг сонгосон байгаа. Ерөөхдөө бол амар олон сонголттой байсан. Ирланд ч өөрөө аягүй олон хэлний сургуультай юм байлээ. Тэгээд ерөнхийдөө бол яг грифтийг сонгох гэж бол ер нь их удсан. Тэгээд харж байгаа. За ерөнхийдөө бол хүмүүс нь ерөнхийдөө ихэр сурсан байна. Одоо фидбэкийг харъя, комментийг харъя гэж бодсон. Тэгэнгүүтээ дээрэс нь төлбөрийн хувьд ерөөхдөө бол тийм үнэтэй биш, эсвэл бүр тийм бас хямдхан биш. Ерөөхдөө бол яг таарсан. Тэгээ сургалтын чанар нь ч гэсэн яг төлбөртэйг өдөөцгөөс сайн байсан болохоор грифтийг сонгосон. Миний хувьд гэх юм бол ерөөхдөө бол Монгол цорх, Ирланд цорх бол ерөөхдөө бол яг ингээд тэнгэр газар шиг амар ялгаатайсэн. Яагаад гэх юм бол Монгол цорх юм бол би ингээд зүгээр сургалтын дээрээ л ингээд хэдэн цаг нэг ингээд англиар яриад хэдэн дүрм үзэх болохоос ш өдөр болгоо ингээд англи хэлийг яг амьдралдаа ашиглаж чадахгүйсэн. Тийм болохоор ерөөхдөө бол Ирландд ирж ингээд сураад өдөр болгоо ашиглаад тэнгуүтээ ингээд мэрэгжлийн хүмүүсээс яг ингээд одоо англи хэллийн суурьтай эдгээр ч өөрөө бүр ингээд багаас сурцсан байсан шүү дээ. Тийм хүмүүсээс ингээд сураад зөвлөгөө аваад чиглэл аваа явах л ирэхэд бол амар сайн байсан. Ерөнхийдөө бол тэгэл одоо энд чинь олон орны хүмүүс байгаа, бүгд англиар ярьж байгаа. Тийм болохоор ажил дээрээ ярина, сургууль дээрээ ярина. Ерөнхийдөө гадуур ингээ яваад дэлгүүр орсон ч гэсэн байнга англиар ярьдаг. Ерөнхийдөө бол баг өөрийнхөө ингээд монгол хэлээр ярих ч боломж олддоггүй. Тэгэхээр ерөнхийдөө бол англиар ингээ газар болгон ярьж байгаа. Тийм болохоор англи хэл сурахад илүү тэр маань нөлөөлсөн гэж бодож байна. За миний хувьд гэх юм бол би одоо яг одоо кастинг хийж байгаа. Ерөнхийдөө бол энд гэхдээ ажлын олдоц аягүй сайтай байдаг. Гадаад хүмүүс яагаад гэвэл маш их хүмүүс ирдэг, тэгээ маш их хүмүүс буцдаг. Тэгэхээр ингээ хүмүүс нь ингээ байнга солигдоод хийж идэг. Тэгээ ерөнхийдөө бол зөөгч мөөгч тэгэнгүүтээ ямар нэг байдлаар нөгөө нэг одоо галтгооны уугаагч эсвэл туслах эсвэл ингээд нөгөө нэг төргөө олны газар ажиллах газрууд ирэхэд бол амар хүмүүс авч идэг. Ирэхэд бол ажлын олдоц бол айгүй сайн санагцаа. За би ирээд ерөнхийдөө бол ажил олох гэж 3-7 хоног байсан. Тэгээд энэ болохоор ерөнхийдөө бол ажил олдог ингээд сайтууд бол байдаг. Гэхдээ тэрүүгээр ингээд апплайдаад бол ерөнхийдөө бол буцаад хариу авна гэдэг амар хэцүү. Тэгэхээр CV-г ингээд бариад гадуур шууд өгөөд явчих юм бол шууд амар дээрээ дэм билээ. Би бол ингээд яг гадуур явж байгаад нэг газар ингээд ажилд авна гэсэн зар хараад ороод тэгээд яг тухайн үед шууд ярилцлаганд ороод маргааштай ажилд орж ирсэн. За миний хувьд гэх юм бол ингээд орон орны ингээд шинэ хүмүүстэй танилцаад ингээд амар гоё ингээд дэлхийн нийтээр найзуудтай олж байгаад амар баяртай байгаа. Ягаад гэх юм бол энд чинь баг бүх орны хүмүүс байгаа. Тэгээд ингээд бүх орны хүмүүстэй ингээд уулзаад бүх төрлийн ингээд одоо ямар нэг тийм ёс заншил ч юм уу өөрсдийнх нь ингээд одоо тэр улсын ингээд өв соёлыг суралцах бол ерөөхдөө бол надад амар гоё санагдсан.
Би ерөнхийдөө бол ингээд яг ингээд Ирландд ирэхээс өмнө хэл сурах ерөнхийдөө бол нэг амар хэрэггүй гэж боддог байсан. Яг би өөрөө жоохон хэлтэй байсан ч гэсэн ингээд миний өдөр тутмын амьдралд Монголд бол хэрэг байх гэж бодсон. Тэгээ яг ингээд энд ирснээсээ хойш ерөнхийдөө бол хүний амьдралд хэл гэдэг амар хэрэгтэй юм байна. Яг ингээд монголчууд хэлдгээр нэг хэлтэй бол хөлтэй гэдэг бүр айгүй үнэн санагдсан. Тэгэхээр ерөнхийдөө бол одоо эндээс сураад би одоо ишигээ бас ингээд бакалавр магистртаа сурах гэж бодож байгаа. Тэгэхээр ерөнхийдөө би ингээд зөвхөн ганц ингээд Монголдоо гэж хязгаарлагдахгүй ингээд дэлхийн ингээд тэр чигээр ингээд хаач ингээд ажиллаж болно, хинтээж ойлголцож болно гэж ерөнхийдөө амар бодож баярлж байгаа.